Цаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр охиныхоо огт тоож өмсдөггүй одоо юм жинсэн мини юбкийг арай жоохон сонирхолтой болгох үүднээс өөрчилж одоо шинчилж ойлоо. За би болохоор хоёр төрлийн тор сонгож авсан. За ингээд одоо өөрчлөх одоо юбкээ өөрийнхөө одоо охиныхоо хэмжээнд харуулад одоо доотлын хэсгийг нь тайрч авсан. За доотлын ажиллаж авсан хэсэг бол хэрэглэгдэхгүй гэсэн үг. За үүний дараа сонгож авсан хоёр торныхоо хамгийн гол одоо нүүрэнд орох тороо хэр хэмжээтэй одоо урттай тайрах уу гэдгийг өөртөө шийдээд тайраад өгнө. За үүний дараа дараагийнхаа торыг хэдүүлээ тайрч өгнө. За энэ тор маань болохоор өмнөх одоо тэр торыг бодвол хатуу шинж чанартай одоо дэрвэлэх зориулттай хийж гэнэ гэсэн үг. За үүнийгээ болохоор өмнөх тороосоо үл ялэг илүү одоо гаргаж илүү тайрч өгнө гэсэн үг. За ингээд ажиллаад бэлэн болгосон тороо одоо яг бичлэг дээр харагдаж байгаа шиг хунаас үүсгээд бүгдийг нь чигд сайхан шулууидлаар ойд өгнө. За ингээд хоёр тороо одоо хунаас үсгээд дэрвэлгээд хоёулыг нь ойцсон. За үүнийгээ одоо хоёр давхарлаад тайрч бэлдсэн одоо юбкийнхаа дээд хэсэгт холбож ойно гэсэн үг. За би болохоор шууд холбож ойхоос өмнө хоёр тороо эхлээд нийлүүлээд одоо шулууидлаар холбож ойж өгсөн байгаа. За үүний дараагаар одоо үндсэн одоо юбкийнхаа дээд хэсэг дээр хоёр нийлүүлж ойсон тороо бичлэг дээр харагдаж байгаа шиг одоо буруу талаас нь шулууидлаар дараад ойд өгнө. За миний хувьд урд нь дарж ойсон одоо ойдол дээрээ давхар одоо юм хрээсний машинаар эдлэгээнийх нь хугацааг уртсгах зорилтоор нэмж одоо хэрж ойж өгсөн. За ингээд юбк маань ерөнхийдөө бэлэн болж байна. За үүнийг хэдүүлээ мэдээж эхлээд эндүүгээр сайхан дарж өгнө гэсэн үг. За ингээд бидний хамгийн сүүлийн алхам бол одоо дэрвэлсэн хормоогоо дээрээс нь дарж одоо шулуун ойдлоор цэвэрхэн ойж өгөхөд ингээд бидний одоо уйтгартай байсан юбк маань маш сонирхолтой юм солонгорсон өнгөтэй хөрхөн юбк болж хувирсан.
ингээд бичлэгтэйгээ хамт байсан та нартай баярлалаа. Subscribe дарж манай сувгийг дэмжээрэй.